Орхон аймгийн Ус Цагуур орчин шинжилгээний газраас PM2.5 болон PM10 мөн азотын давхар эсвэл хөхөрлөг хийн агаар дахь бохирдлын хэмжээг бол 24 цагийн хугацаатаагаар хэмждэг. Өчигдөр буюу 2 дугаар сарын 13-ны байдлаар PM2.5 тоосонцор хэвийн хэмжээнээсээ 3.4 дахин нэмэгдсэн бол PM10 тоосонцор хэвийн хэмжээнээсээ 2.5 дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр Орхон аймгийн энэ агаарын чанарын харуул дээр тус тоосонцруудыг яаж хэмжиж хэдэн цагийн хугацаатаагаар хэмжиж байна вэ? За манай харуулын байран дээр бол хөхрийн давхар эсэл болон азотын давхар эслийг өдөр тутамдаа 8 цагийн зайтаагаар хэмжилтийг хийж гүйцэтгэдэг. За тоосонцор буюу 2.5 болон 10 PM-ийн тоосонцрыг 24 цагийн бадлаар Purple Air агаарын чанарыг тодорхойлдог багажаар 24 цагийн хугацаатай хэмжилт хийж гүйцэтгэдэг байгаа. Энэхүү багаж нь болохоор нарны эрчим хүчээр ажилладаг. За 24 цаг тасралтгүй ажиллаад хэмжилтийг хийж гүйцэтгэхдээ бид бүхэн нөгөө лаборатори дээр хэмжилтийг үргэлж хэмж явдаг байгаа. За одоо ингээ он эхлснээс хойш 2022 оны 1 сарын байдлаар агаар дахь 2.5 болон 10 PM-ийн тоосонцрыг хэмжээ стандарт утгаас 3 дахин давсан байгаа. Давсан үзүүлэлттэй байна. За энэ нь болохоор хүний биед агаарын чанарын индексээр бол хүний биед их бохирдол хүний биед хортой буюу их бохирдолтой гэсэн ангилалд орж байна. Энэ нь болохоор хүний биед удаан хугацаагаар гадаа байх үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн үзүүлэлтийг хангаж байна. За тэгэхээр Орхон аймгийн хувьд энэ онуудад агаарын бохирдлын түвшин нэмэгдсээр байна. Өнгөрсөн сард агаарын бохирдлын түвшин 8 дахин нэмэгдсэн төлөвтэй байсан бол энэ сар гарсаар 3 дахин нэмэгджээ. Хэдий энэ сар гарсаар 7 хоног бүр агаар дахь тоосонцрын хэмжээ багасж байгаа ч дүн хүйтний үеэр жилээс жилд агаарын бохирдлын түвшин нэмэгдэж байгааг Орхон аймгийн Ус Цагуур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Агаар дахь нарийн ширхэгт тоосонцор хэвийн хэмжээнээсээ 5 дахин нэмэгдэхэд маш их бохирдолтой буюу хүний биед сөрөг нөлөөтэй гэж үздэг байна.